За өдрийн мэнд, өглөөний мэнд. За сайхан амарцгааж байна уу? За тэгээд монголчууд маань ерөнхийдөө одоо Монголоос маш их гадагшаа гарах одоо тэр урсгал ерөөсөө багасаагүй байна. Солонгос руу ажиллахаар явахыг хичээж байна. Америк руу явахыг хичээж байна. Ийш тийшээ гарах ямар оронд ямар аргаар гарах уу гэд маш их судалж байна. Тийм ээ. Ерөнхийдөө бол яг нэг үр хүүхдээ нэг гадагшаал гаргачих юм бол үр хүүхдээ нэг амар амгалан байдалд амьдруулж шимсэн нэг гадаад хэл сургалт одоо нийгэм Монголд үнэтэй байгаа юм чинь бас нэг гадаад хэлний мэдлэгтэй болгох шимсэн. Тийм ээ. Боловсролтод цааш нь ирээдүйд бас хэрэгтэй юм болов уу гэд. За нэг түгээмэл боддог зүйл бол ерөөсөө нэг цалин өндөр болвол бас боломжийн бас нэг цалин өндөртэй газар очиж юм бол бас бидний маань амьдрал одоо үр зээлэд арчин байр савтай болчихно. Цалин өндөртэй болчих юм бол нэлээдгүй асуудал нуулгарна гэсэн шалтгаан байдаг. Бас нэг явуулах шалтгаан нь бол за нэг утаагаас за нэг энэ Монголын маань төгжрлээс ч гэдэг юм уу те. Одоо ийм нийгмийн Монголын маань амьдралын нийгмийн байдлаас болоод ерөнхийдөө муугаар хэлбэл зүхтах хэлбэрээр за сайнаар хэлэх юм бол яхахгүй өөрийнхөө амар амгалан тайван байдлыг одоо эрхэлсэн одоо ийм байдлаар ерөнхийдөө гадагшаа гарах гэсэн хандлага бол ерөөсөө багасахгүй байна. Багасгүй байгаа шалтгааныг бол ерөөсөө хэдхэн ийм шалтгаанаар л хариулж байна. За тэгээд ерөнхийдөө Европт очиод бодит байдлаар бидрийг юу ухтаж байна? Бодит байдал дээр яг үнэндээ бидний бодсон шиг тэр хитрхи одоо их сайн сайхан зүйл бодсон тэр амьдрал маань бидрийг тэр болго ухтаж авдаг. Энэ бол бодит үнэн шүү дээ, тийм ээ. Анх очингуудаа бид нар маш хэцүү гэж хэлж болно. Байдалд орцгоодог. Яг массын хувьд бол Европын ТV-ийн тухай ярьж байна л да. Ихэнх нь бол одоо жишээлбэл нэг 15 мянган монгол бол Европод бол Чехэд илүү их төвлөрч байна. Ажлын гэрээ одоо бар авцгааж байгаа. Дээр нь үр хүүхдээ авчих боломжтой ганц орн нь одоо Чех л биш Европод бол тийм ээ. За Шведэд бол өстө өдрийн очих ганц нэг ажлын гэрээ олдвол нэг явцгаад юм шиг байгаа. Төлбөрт үн хөлс нь бол маш их өндөр байдаг юм шиг байгаа. За Франц, Герман эдэр бол бас л хэцүү. Яг нэг оюутны чиглэлээр бол нэг Герман, мастрыг бол судлаад манайхан бол бас явцгаад юм шиг байгаа. Оюутнууд. За тэгэхээр бодит байдал ихэндээ маш хэцүү байдаг нь бол ерөөсөө 100% та нар энэ байдалд бэлдэх хэрэгтэй. Мэдчих хэрэгтэй. За очиод ер нь монголчуудын хийдэг нэг түгээмэл хэдэ алдааны тухай бид бас ярилцах зүг байх гэж бодож нэг чинь бас нэлээдгүй олон жил Европод амьдарсны хувьд дээр нь бас өөрийн гэсэн олж харсан, сонссон, одоо мэдж авсан зүйлээ таадтай бас хуваалцах хичээдэг шүү дээ. Тэгээ одоо шинээр явж байгаа даа ялангуяа хүмүүс бол энийг бол заавал мэдчих хэрэгтэй байх. Дандаа болно бүтэн энд айгу сайхан байна гэж нэг хэдхэн фэйсбүүк нэг сайхан фэйсбүүк дээр тавьсан хэдэн зургаар бол төсөөлөх бол ерөөсөө маш их өрөөсгөл ойлголт шүү. Яг үнэндээ. Тэр тэнд ажил хийж амьдарч байгаа хүмүүс маань урласаа нэг хаяа нэг амрахлаарэ хаяа нэг шүүбэр хаяа нэг иш чишээ нэг аялахлаарэ тэр сайхан гой сайхан зургнуудаа тавьдаг үнэ. Аав ээж нь харж баяцдаг, ээж аав нь ах дүү нар нь харж баяцдаг. Фэйсбүүк дээр ч гэсэн бид нар тэр зургнуудыг харахад бас за ашгүйдээ нэг Монгол иргэн ч гэсэн тэнд очиод амар тайван сайхан амьдарч байгаа юм байна. Үр хүүхдүүд нь сургууль соёл явж байгаа юм байна, болж байгаа юм байна, бүтэж байгаа юм байна гэсэн ийм л ойлголт авчвал за ерөөсөн Монголоос л явчих юм бол яг энэ залуу шиг, яг энэ гэр бүл шиг ингээд амьдраад байж яагаад би болохгүй гэсэн ийм л бодлого бидний долгоон дундын гэн гэл ордог. За очиод хэл сурахгүй маш их монголчууд маань ууддаг. За массын нийт одоо за 15 мянган монгол гэж яриад байна. Яг үнэндээ бол тэнд 5 мянган хэл сурж байгаа нь үгүй юу? Өнөөдөр бол тун эргэлзээтэй болов гэж бодогдож байна. Англи хэлтэй, би орос хэлтэй. За энэ бол уучлаарай хангалтгүй. Үнэндээ хангалтгүй. Ямар нэг оронд очино та Чехэд очивол чех хэлний орон нутгийн та ард түмний ярьдаг хэлийг л сурахгүй бол та тэнд очиод маш хүнд хэцүү одоо шийдэж болох хэвээр асуудлууд шийдэгдэхгүй аюу хэцүү л байдаг. Хэн нэгний хараат л байж л байдаг. Орчуулагчийн хараат байна. Тийм биз дээ хэн нэгний гойн хараат байдал хэвээр маш удаа тэг хэдий чиний чи хэл сурахгүй удан төдий чиний хараат байдлууд үргэлжлэнэ гэсэн л үг. Нэг хөл гар өвчдөг нэг эмчэд очичмаар байдаг. Хэн нэгийг гойн за уцаар ярив зарим эмчнэр бол яг уцаар яриад өгдөг, зарим нь бол ярьж өгдөггүй. Дургуутсдаг. Зарим нь бол манай тэр Часлын эмч бүр уцаар ярих болгонд цаг 200 крон төлөх шүү та нар гэтэр гэж уралж исэн эмч тарчсан надлаа. За тэгэхээр нөгөө орчуулагч хайна
За ууршууллагч хаан цагийн мөнгийг төлөхгүй яах юм? Төлөхөөс биш яг тэр хүн чинь амарч хөвдөж байгаа орон чиний ажлыг шийдэх гээ, чиний асуудлыг шийдэх гээд орчуулга хийгээд зарим нь бол автобус унаагаар метрогоор вагоноор ч яваал очдог. Зарим нь яг ойр нэг байгаа нь бол тэгэл нэг хагас тутан унтаал чиний төлөө явдаг. Тэгэхээр тэрнийхэн цагийнхан мөнгөийг төлөхөөс биш өөр арга байхгүй. За тэгэхээр хэл сурахгүй удаадаг гэдэг асуудал ганц чихэд бол биш баг. Энэ бол Германд ч байгаа, Францд ч байгаа, Австрид ч байгаа, Шведд ч байгаа. Америкт ч байгаа энэ асуудал. Дараагийн нэг асуудал бичиг баримтанд бол монголчууд маань ач холбогдлогтой маш их хориг ард өмнө гэдгийг ойлгож авсан. Мэдэж авсан гэх юм уу та тий. Энэ дэр юу харагдаж байна гэхээр ерөөс дэндүү хинэггүй юм байна. Уучлаарай өнөөдөр би дандаа та хэдэд маань бас зарим нь бол бүгдийн гэж байгаа биш шүү. Тэнд гадаадад гарсан бүх монголчууд маань бүгдээрээ ийм гэж байгаа үг бас биш шүү. Зөвөр ойлгоорой. Яг энэ дэр за би яг ийм штэ гэж бодогдох улсууд бол байгаа л баг. Дэндүү хинэггүй, хитрхи хинэггүй бүр. Даатгалын хугацаа дуусчихэв үү, дуусаагүй байна уу? Тэр нэг мэтгэл ажил гэр гэж шөнийн ээлжинд яваад өдрийн ээлжинд яваад ингэсээр л нэг мэтгэл хүүхдийн даатгалын хугацаа дуусчаад байхад яана би 1 хоног алдвал өнгөрөөчиж, яана би 7 хоног өнгөрөөчиж гэдэг ингээ ойрлоод явчихдаг. Картны хугацаа даангүй ажил эрхлэх картныхаа хугацааг ерөөсө нэг л карта сонгуулчвал өстой насан туршийн нэг карта болцсон юм шиг ингэж баярлж явж идэл цаг хугацаа маш хурдан картны хугацаанд нэг мэдэхэд дууссан байдаг. Дотоод явдлын яаманд сунгах өргөдлөө хоцроодог асуудлууд бас л гарсан хэвээрээ. Байрны гэрээгээ сунгуулах, татварын зөрөөний бодлогын асуудлыг одоо хүртэл 5 10 жил 20 жил болсон улсууд хүртэл энийг мдээгүй өнөөдөр судлаагүй сонирхоогүй явж байгаа улсууд маш их байна шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Улсын уул ёсны дугаан та тухайн хуулийн тухайн орныхоо Францд ч Чехт ч тухайн орныхоо хуулийг яагаад одоо хүртэл мэдэхгүй яагаад одоо хүртэл судлахгүй та явж байгаа юм бэ гэж асуумаар байна би чамаас. Яагаад одоо 5-10 жил болчоод 15 жил болчоод тухайн орныхоо хэлийг сурахгүй ядаж нэг ойр зуурын ярианы хэллэггүй болоод байгаа хэвтэж байгаа юм бэ гэж асуумаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ за тэр бүр бичиг баримтыг хадгалах тэр гадаад паспортаа хадгалахыг бол одоо бүр энэ дээр бүр бас л ярих хэрэгтэй. Зүгээр нэг тоосон даруулаад авчиад хайчдаг, шкафанд авчиад шургуун нуганд авчиад шийдчихдэг ч юм уу, цүнхэндээ авчиад шийдчих. Тэгэхэд эцээ тэр хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалчих хүн болно доо. Тэгэхэд чинь паспортн дээр баахан юм ирээчүүлэл хайцсан. Нөгөө ажлын гэрээний сонголт Монголд нөгөө бүх юм чинь бичиг баримтаар эдгээр чинь гадаадд чинь бүх юм цаасан дээр маш сайн одоо тусгаж өгдөг тийм юмнуудыг чинь ач холбогдолтой бичиг баримтуудыг бол хүүхдийн гараас хол байлгахын оронд дээрээс нь ингээл базаал хумяал бүр нэг ялгарууданд чийчихгүй тэр чигээр тэгэл авч хайчдаг. Тийм л одоо хинэггүй гэсэл гэх юм бодоо тэр чи одоо тий. Энд ч одоо хитрхийн хинэггүй гэхгүй өөр юу гэх юм бэ? Тэгэхэд бол зарим хүүхдүүд бол тийм биш байна. Зарим нь бол үнэхээр гоё ингээл хавцсан тэгээл манай энэ нөхрийн хин миний хүүхдийг гээл тус нь бүх бичиг баримтнууд бүх гэрээнүүдийн бүх одоо даатгалынхын гэрээнүүдийг утасныхан интернетийн гэрээгээл ингээд янзын жин тан хадгалж яваа хүүхдүүд бас байна шүү дээ. Энэ ямбаа хүүхдүүдээс суралцалтаа та нар. Европод очоод монголчуудын хийдэг түгээмэл нэг алдаг нэг орлогоо ерөөсөн үнэхээр буруу тооцоолдог. За бас л бүгд биш. Мэдээч хэрэг. За энэ дэр ямар хүмүүс хамгийн буруу тооцоолж, хамгийн санхүүгийн мэдлэггүй, хамгийн хайхрамжгүй, өнөө маргааши зүгээр өнгөрөөс улсууд л яг тийм байна. Европ өндөр цалинтай харагдах жуулчлаараа хоол, байр, татвар, цахилгаан, эрчим хүч, интернет уучлаараа таних тариа нь хүртэл амар үнэтэй штэ. Тэрийгэ та тооцоолсон юм уу? Тэрийгэ тооцоолж байх хэрэгтэй юм шүү. Би нэг 2000 евроны цалинтай, би 1500 евроны цалинтай гэл хар ухаанаар л зүгээр. Би Монголд байсан бол ийм их цалин авахгүй л авах гэсэн шүү дээ. Гээл зүгээр л ингээд орсон орлого орж хэмжээгүй багт л үрээд дуусна. Орж хэмжээгүй багт нь зарлага нь айл хийцэн хийцэн. За тэгэл цалин орлоо юу болоод өнгөрөө бөө мэднийг мэдхэд төрөвчөр хосорцсон, даас нь хосорцсон. Цалингаа авлаа л даас нь бүр хасруу нортол нь хуу хамаал авчдаг. Бас нэг түгээмэл алдаа бол буруу хүрээлэлтэй маш их орцгооч байна. Ариг, таймх, тоглоом ерөнхийдөө амар ажил, амар орлогот маш их дуртай байгаа нь харагдаад байна. Аз болж энэ яг тамхинд донтцсон, яг аригчин болцсон, яг нэг тоглоом тоглож байгаанууд нааз болж арай л цөөн байна л да.
Энэ бол бас гэхдээ л байна. Үнэхээр бас заримдаа хайрын залуу гэдэг ингээд хайрын гэрүүл гэж ингэж халахлах юм бол зөндөө бас хаяа сонсогддог шүү дээ. Хитрхи итэмтгий за Монголоос л зугатаач байвал тэр гадаад хүн л бол ерөөсө бурхан гэд ойлгоцсон хүмүүс бас байна. Уучлаарай 10 хэдэн сая за зөвхөн Чехэд бол нэг 10 хэдэн сая 12 сая за Франц Чех Шведийг бол ярих юм бол өчнөө олон сая хүн ам дотор чинь сайнтайч байгаа муутайч байгаа шүү дээ. Тэгэхэд ягаад манайхан заавал тэр нэг буруу замаар будаа техник нэг үйл мэд хэмнүүдтэй нөхөрлөд явдаг бас тийм мэрсэг сонсогдож л. Энд ч одоо ер нь болохгүй шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Танихгүй бурханаас таньдаг чөтгөрөн дээр гэдэг үстэй баг. За сэтгэл зүйн ямар ч бэлтгэлгүй очицгаа чинь. Ганцаардмал эренгүүтээ очингуудаа маш их ганцаардалд ордог. Маш их гэрээ сандаг. Маш их одоо соёлын ялгаа шоконд ордог. Мэдээж хэрэгжсэн. Нэгдүгээрт Аз тэрээс Европ руу очиж чинь ээж аавынхаа хүрээлд байсан гівгэнд очиод ганцаараа амьдарч чинь шал танихгүй юмнуудын дунд очиж чинь ааш зан тань мэддэхгүй юмнуудын дунд нэг байранд гүгээд орцгооч чинь. За цагаагаар өөрчлөлтийг бүр ярилдаггүй. Маш их чиглэг уур амьсгал руу гүгээл орчиж чинь. Байнга л бороо, байнга л нэг сайхан тэнгэр цэлмэг харахад үнэхээр ховор шүү дээ бас Европ. За тэгээд л тэрнээсээ болоод шантарч эхэлдэг. Тэрнээсээ болоод бусдыг дандаа буруутгаж эхэлдэг. Өөрийнх нь сонголт өөрөө тэр чи Европ руу явах шийдвэр гаргасан өөрөө сонголтоо хийсэн хүн шүү дээ. Би Монголдо эх орондоо тааваараа орлого багтаж гисэн амьдрах уу эсвэл Европод хүний эрхэнд их мөнгөтэй амьдрах уу гэдгийг таал сонгосон шүү дээ. Одоо нэгэндээ очсон чи хинийгээ буруутгаад суух уу? Хиндэ тунирхаж одоо нулимсаа гаргаад суух уу? Хинийгээ хараад зүхэд суух юм бэ? Уучлаарай та өөртөө л ярихаас өөр арга зам байхгүй шүү дээ. Хин ч чамайг ятгаагүй шүү дээ. Хин ч чамайг хүчин нүд дамыг чинь боогоо чихий чинь бөглөөд тийш навэачаагүй үсттэй. За дараагийн нэг шалтгаан хоригдлол ерөөсөө хийгдэхгүй байна. Орлого олонгуудаа л зар би юу яаж ийн гэдгийг бол би түрүү хэллээ тийм ээ. Маш их тооцоогүй банк руу гүцгэж байна. Зээлрүүл дайраад байна. За чи оюун зээл авсан чинь би яагаад зээл авч болохгүй ингээл жишрээ дайраад. Оюун татврын мөнгө төдийг авсан чи яагаад надад тэр татврын мөнгө орохгүй байна гэж ингээл жишрээ дайраад. Оюун тэмдэг орон сууц худалдаад авсан чи яагаад би орон сууц авч болохгүй байгаа ингээл жишрээ дайраад. Тэгэхэд оюун доржгээд хоёр өөр хүн хоёр өөр санхүүгийн сахилга баттай хоёр хүн байж гэн. Хоёр өөр зан харааттай хүн байж гэн. Хоёулаа шал хоёр өөр ээж аваас төрсөн асуудал байгаа шүү дээ мэдээж хэрэг. Тэг чин цаад тэгээд өөрөө хөлөөрөө зогсоогүй ээжж байнга Монгол руу мөнгө шилжүүлцгээж байна. За энэ бол ерөөсөө тэгэл хаацтай болсон болоогүй баахан хувцас хунар баахан болсон болоогүй гутал хувцас явуулаад чихэр боо хүртэл явуулаад монголоор дүүрэн чихэр боо байна. Чанартай чанаргүй мэддэхгүй монголоор дүүрэн хувцас хунар байна. Тэрийг тэр Европоос өчнөө мөнгө төлөөд каргоных нь мөнгийг төлөөд дээр нь тэр карго ажиллаж байгаа хүмүүсийн хөлсийн төлөөд өөрийнхөө цалингаасаа хумслаад өөрийнхөө ажиллаж байгаа цалин одоо цагийн үнэлгээгээ хумслаад ингээд явуулах хэрэг байна уугүй юу? Тэрэнд орвол зүгээр нэг хэрэгцээтэй багц зэвсгийг явуулах та гэсэн. Би өөр нэг маажгаад нэг жил өмсөд урагдчих гутал явуулж ахын тэр гутлыг хийдэг тэр тоног төхөөрөмж нь юу вэ? Тэр ойдгийн машин юу вэ? Тэрийг явуулвал хамгийн зөв юм уу гэж ингэж боддог л доо. Тэгэл нэг үргэлжийн мөнгө биенээ дуурайх. Тэр нэг тийм гоё брендийн гоё пүүз авчичээ. Тэр пүүзнээс нь би аавна. Тэр өстө тийм гоё юм уугаад байна. Би тэрийг л уунаа гэл. Одоо ингээл явдаг юм аашийн. Нэг тийм амтлаг харагддаг. Баг биш. Маш түгээмэл харагддаг. Хуучин зуршлаасаа ерөөсөн амьдрал юунаас салж чадахгүй. Яг Монголоор байх гэл. Уучлаарай таныг Европод очиход таны Монголд дарга цэрэг байна уугүй юу? Эсвэл та сайд байсан чамаагүй ерөнхийлөгч байсан Чехэд очиод та бол хинч биш шүү дээ. Зүгээр л нэг ажил хийдэг хөдөлмөр хүч ирж байгаа. Очиж байгаа. Тухайн даалгавар гүйцэтгэгч л очино. Та өөрийнхөө
үнэлэмж хөдөлмөрийнхөө үнэлэмжийг нэг хитгэн короноор үнэлээд очиж байгаа шүү дээ. Тэрнийхээ л мөнгийг авч байгаа. Францч ажиллах, Шведч ажиллах, Солонгосч ажиллах шүү дээ. Би чамд төдөн төгрөг өгнө шүү гингүүд нь тэг нь болно гэж та гаруусаа зураад ажилд ордог үсттэй. Тэрийг хүлээн зөвшөөрөд очиж байгаа үсттэй. Тэрнээс биш би л тимч Монголда тимч гоё хаустай байсан. Би ийм байранд амьдрахгүй гэл толгоогоос гисрэл. Янаас ийм замаа байхтай яадгийн гэл. Өнөө нэг өндөр итгэл найдвар төрүүлээд нөгөө Европт очсон чинь тэр байранд нь ч жом гүгэстэй энд нь ч уучлаарай хөгшин Европ гэж ярьдгийн шүү. Да ялангуяа их удцсан их том Европ хотуудад бол тэр дээр үеийн байшин барилгууд маш их байдаг учраас тэр чинь харин хөрхөө ингээ өнгөлн дадлт хийгээд засвар хийгээд ингээ дандаа нийтийн байр болгоцсон байруудад маш их байдаг шүү. Тэр хариуцлага сул бол нэр хүндээ үнэхээр одоо юу дураараа авирах гэдэг бол ажил дээр маш их харагддаг. Тэгээд тэр дураараа авирах нь одоо юу гэдгийг өнөөдөр нэг тэр тийм л юм хийн чи төдөн нормал тэгжил ажиллана гэх юм бол окей л байх хэрэгтэй байхгүй юу? Яг тэр дарга цэргийн тэрнээс биш чи бол тэнд мастер дарга цэрэг болоогүй гэж сошч юм дуурах хэрэг байхгүй шүү. Хийхсний л хийх хэрэгтэй. Тийм ээ? Бүх улсын адил гэж бүх улсыг ер нь адил гэж адилтгаж ерөөсөө болохгүй. Европ гэдэг чинь Европ дотроо болсон. Тусдаа улсууд байна шүү дээ. Болгар, Латв, Чех, Шведийн ард түмэн бүгд өөрийн гэсэн соёлтой улсууд. Шал өөр улсууд. Өөрийн амьдралын өртөгтэй өөр соёлтой ард түмэн өөр одоо харьцаатай. Зарим оронд бол гадаад ажилчдыг хүлээн зөвшөөрдөг байхад зарим оронд бол нийгнүүдээрээ үзэхгүй улс төрөө шүмжлэл гадаад хүмүүсийг дэндүү оруулаад ирлээ гээл ингээл босч ирээл жагсаалцуулаа хийгээл ингээл яваад байдаг. Тэрнээс биш за би тэр оронд амьдарч исэн чинь одоо би тэнд очим адилхан байгаа гэж бодох юм бол бас л өрөөсгөл бодол шүү. Ерөнхийдөө бас яг нь Европ дотроо бол нэг л нэг юм цайз хэрэм барьсан нэг л нэг тийм уйтгартай 10 цагаас хойш нам гүн болсон тэр юу нь бол ижил төстэй юмнууд бол маш их биелдэ мэдээ чи хэрэг. Тэгтээ ард түмнийхэн зан характер бол өөр юм маш их штэ. Италичууд, испаничууд бол маш их сэтгэлийн хөөрөлтэй амар гоё юм байж хахад чехүүд бол амар муусан надаа ингээл тэр яаж хөл энэ маш болгоомжтой ханддаг юмд. Маш их улс ууртай ханддаг. Тийм ард түмэн. Тэр эрлиз хурлын зовд нь бол мэдээж янз л байгаа. За бас нэг их түгээмэл харагддаг зүйл юу байдаг вэ? Буцах нь тодорхой биш байдаг. Буцах уу эсвэл үлдэх үү гэдэг ямар ч одоо зориггүй амьдарцгааж байна. 2 жил болоод 20 жил болоо 30 жил болсон ч гэсэн яахаа шийдээгүй одоо хүртэл амьдарцгааж л байна. Өнөө маргааш шиг болгоо л яваад. Болж гинөө. Европ цаахан байна уу? Яг хөө тэр Монголда тэгээд тэгцгээгээд байцгаачлаа. Тэгээ хэрүүлээ хийгээд дотроо тэгээд жагсаал цуглаанаа хийгээд цалин мөнгө нэмээд хасаад ингээд болцохоос би үл яг энд ингээ болж лээ. Тэгэхээр энэ дэр бол юу гэж бодогддог гэхээр ер нь бол ийм тодорхой бос байдал. За би эндээ яг үнэхээр амьдрнаа. Би үнэхээр одоо амьдрах юм чинь би дандаа travel hobby туюу байнгын оршин суух виз ингээд сунгуулад ингээд байна гэх юм бол яг тэрэндээ төвлөрөөд мөнгө төгрөгөө тэрэндээ зохицуулах хэрэгтэй. Байр цавтаа болох хэрэгтэй ч гэдэг юм уу тийм ээ. Газар аваад байшин бариулаад ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл би Монголдо явнаа. За би ямар ч хэсэн Европын байдлыг өөрөөс ойлгочлоо. Нүдээр харлаа, чихээрээ сонслоо. Энд чи ингэж л амьдрах юм байна. Би энэ одоо ирчээд ингээд 2 жил 5 жил болчлоо. Ерөнхийдөө одоо 5 жил болоход оюун 5 жилийн өмнөх оюун 5 жилийн өнөөдрийн оюун хоёр яг адилхан байна. Санхүүгийн байдал ерөөсөө дээрцсэнгүй, байр савтай болсонгүй, эх орондооч байртай болсонгүй, Чехэд ч байртай болсонгүй. Чех хэл сурсан уу? Чех хэл сураагүй, англи хэл сурсан уу? Англи хэл сураагүй. Яг л ийм байдалтай би ингээд үргэлжлэх юм байна. Олоод харцсан л ах хэвчээ шүү дээ та нар. Тэгэхээр санхүүгийн алдаа хийдэг гэдэг ийм санхүүгийн тодорхойгүй тийм туйлбаргүй асуудал чинь ерөөсөө та нар тодорхой биш байгаа байдлаасаа болоод монголчгүй, чехчгүй, европчгүй байдалд ордог. Анх очихдоо Монголоос очихлоор амар гоё ус мүсэл агдцсан хумсаа урт хумстай тэгэл ингээл ажил хийх гэж оцсон юм амрах гэж оцсон юм гэмээр эргэлзээтэй хүмүүс бас явж лээ.
Эндээс яг нэг хэлэхэд тэгээд очиод бахвайдгаараа зүгээр нөгөө сайхан ирж хүч нөгөө сайхан юм хий бүтээ гэсэн юмнууд бүгд нурчихсан. Чи амар ирж хүчтэй сайхан охин байсан. Одоо юу бодож байна? Одоо яг юу хийх гэж байна? Юу сурав чи чихэд ирээд Европод ирээд чи юу сурав гэхэд тэгээ ажил гэр ингэж их ажил төрөл хийгээд байгаа юм чинь чамд оюунаад ажилуулах ямар ч зав байхгүй. Угаасаа чамд тухайн оронд ажил хийх хүн хэрэгтэй байсан шүү дээ. Чи тэрийг л гүйцэтгэж байгаа шүү дээ. Ажлыг л хийж байгаа. Хитрхи гараараа ажиллаж байгаа хүний оюун тарих толгоогоор ажиллах зав үндэ л бага шүү дээ. Гэтэл бидтэй тархиа сайн ажиллаж байгаа хүн бол гараараа угаасаа бага ажиллаад эхэлдэг. Би бол тэгж л боддог. Санхүүгийн эрхчлэлд хүргийа. Европчуудаас сурах юм ин гяс сураад авъя. Эх орондоо очиод зүгээр ихийг бүтээ ингээд болыг гэвэл хамгийн их хэрэгчлээд байгаа ч одоо өнөөдөр эх оронд ч л байна шүү дээ. Би бол тэгж л хал. Би бүр эртхэн Монголдо ирэхгүй яваал гэж ингэж л бодож сууж идэг яг үнэндээ. Тэрийг бол би хинээс нуухгүй. Тэгтээ би Европоос Чехээс маш их юм зүйл сурч авсан, маш их онж босч ирсэн учраас би одоо хүртлээс маш их талархаж явдаг. Европын гүүр бол байнга Европ онлайн цахим бизнес өнөөдөр би барьж авснараа би өнөөдөр маш их зөвдсөн гэж бод. Газар зүй үл хамаарсан байдлыг би өнөөдөр барьж авсандаа өнөөдөр талархаж явдаг. Тэрийг би хаанаас олж харсан? Европт байхдаа л би олж харсан шүү дээ. За энд ирсэн бас нэг их түгээмэл алдаа байна. Ерөөсө танил талдаа хит их найддаг. Ялангуяа Монголоос Чехэд очиж байгаа, Монголоос Европ руу явж байгаа улсууд миний найз байгаа, миний ээж ав байгаа. Тэр маань ажил бэлтчихнэ гэсэн, тэр маань байрын маань зохицуулчихна гэсэн ингээл алга тушаал бөөн баярлал очдог. Уучлаарай очсон чинь байдал маш хэцүү амьдрдгийн байна. Үнэхээр одоо бас тийм ч их сайхан бас амьдрал бас биш байна гэдгийг яг бодит амьдралыг яг олж хардаг. Бодит байдалд бол ерөөсөө чи өөртөө л эзэн өөр хинт ч чамд туслахгүй гэдгийг чи олж хардаг. Яагаад гэвэл тэр төрүүлээд очсон улсууд чинь яг зохин хэмжээний юмыг олоод харцсан юмыг мэдээд авцсан чамд ганц хоёр үг хэлнэ үг гэхээсш үргэлж чамайг дагаад үргэлж чамайг чиглүүлээл үргэлж чамайг загнаад явах тэдэр зав байхгүй шүү уучлаарай. Чи өөрөө сонголт хийсэн учраас чи өөрөө тэнд явсан юм чинь чи өөртөө л эзэн болно тэр тухайн оронд. Тэд нар чинь маш завгүй ажиллаж байгаа. Чи хүний төлөө амьдрах гэж очиагүй шүү дээ эцээцэд. Тийм болохоор хинч чамайг ураагүй тэнд ялангуяа. За яг ээж аав чи над Монголда хэцүү байгаа юм чи энд хүрээд энд болж ийн энд аягүй евро аваад байна. Тэгтэл чи бол аягүй сайн өөрөөгөө бодох ёстой. Чи хүний төлөө ажиллах гэж очиж байгаа юм уу? Хүнд таалагдах гэж амьдрах гэж очиж байгаа юм уу? Хин нэгний хүл гар болох гэж очиж байгаа юм уу? Эсвэл чи өөрийгөө яг үнэхээр за би нэрэл Европод очие. Яг өөрөө чи Европ яг явахыг хүсэж байна уу гэдэг өөрөөсөө эхлээд явахаас өмнө асуух хэрэгтэй юм бэл. Энд 4-5 сая төгрөгийн цалин авчихсан мөртлөө Европт очиод 4-5 саяасаа нөгөө байрныхаа мөнгөийг асчихгууд бүр 3 сая. Бүр Монголоос 7 дор цалинтай тэнд амьдраад байгаа байхгүй юу? Тэгж харагдаж байгаа шүү дээ. Тийм учраас би хэлдэг. Монгол та нар 3 сая 500 авч байгаа бол Чех явах шаардлагагүй шүү. Бүр тэр яг Герман дотор ажлын гэрээтэй бас үнэхээр чадвартай IT-ийн дижиталын ойлголттой сүүлийн үеийн одоо технологиг мэддэг тийм IQ сайтай тийм хүүхдүүд бол явах хэрэгтэй. Тэнд одоо жинхэнэ чадвараа харуулад англи хэлээрээ дижиталаар IT инженерээрээ одоо тэнд очиж жинхэнэ ёстой их мөнгө аваад тэр гэрээгээ ажлынхаа гэрээг хийчихэд хамаагүй тэр Монголд амьдрнаа, Португалид амьдрнаа, дуртай газараа амьдраад гэрээсээ хом офисаар ажиллаа хийгээд ингээд явж хэрэгтэй. Одоо орчин үедээ жоохон сэтгэж ялангуяа энэ залуучууд зүгээр яагаад заавал үйлдвэрийн ажилчин болох гэж жишээ дайраад байгаа юм бэ гэдгийг л би ерөөсө бодох хэрэгтэй гэж боддог байхгүй. Яагаад одоо хүртэл нөгөө нэг массараа нэм үйлдвэрийн ажилчин бэлдэг одоо тэр массын тийм нэг социализмын үеийн тийм сэтгэлгээ нь одоо хүртэл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чин цаг үе чинь ямар их ховсон өөрчлөгдөж өнөөдөр ямар их хурдтай явж байгаа. Өглөө босоод ирэхэд бас нэг шинэ юм сэтгцэн, шинэ юм гарцсан. Одоо өнөөдөр ажлын байргүй болж байна угаасаа. Өнөөдөр реклам зарц сурчлагын өчнөө сая төгрөгөөр хийчихсэн улсууд өнөөдөр ажлын байргүй болчихлоо шүү дээ. Ухаалаг гараад ирсэн ухаалаг юмнууд гараад ирсэн одоо ерөөсөө тэр хүнд мөнгө өгч реклам зарц сурчлага хийх шаардлага болчихсон. Ингээл нэг оронтой байхгүй. Гэх мэтлэн.
За ажил хийж чадахгүй бол залах уу? Тийм ээ. Ажил хийх сонирхолгүй. Зүгээр нэг Европыг очиж үзчихэд нэг аял зугаалчаад нэг зав гарвал нэг тай уучгаад ингээд явах гэж байгаа бол уучлаарай тийм яваад хэрэггүй шүү дээ. Маш их зардал гаргаад тийшээ тэгж яваад хэрэггүй баг. Тэрийг тусмаа чи тэндээс аюу амархан хөөгдөнө. Байнга өвчин зовлон хийх юм бол чи маш амархан хөөгдөнө. Халагдаад тэгээд ажлаас ажлын хооронд баахан тэнчээ тэгээд буцаад үрээд ирнэ. Тийм биз? Хөл дээрээ болсон нэг 7хон шалтгаан байна. Монголчуудын Европод хөл дээрээ тогсон 7хон шалтгаан. Ямар учраас өнөөдөр Европод хөл дээрээ хүн тогтчихэ. Нэгдүгээр нэг ажил дээр маш удаан хугацаанд тогтсон суршилт ажиллаж байна. Ойлгомжтой. Байнга ажил сольдог хүн ямар сахилга батгүй хүн нэгдүгээр харагдана. Хоёрдугаар санхүү чинь ингээд байнга ганхан тэр их нүүдэл судлаас чи болж. Тэнт ч очоод дотоод явдлын яамд мөнгө өгөн, тэнт ч очоод байрны шин гэрээ хийн, тэнт ч очоод бас нэг хүнийг царай алдна. Ойлгомжтой шүү дээ. Хэл сурч гин очингуудаа бүр очихоос өмнө энэ чех хэлийг өстө шамдангуу суралцж байна. Маш их боломж нэгдэг. Чи тухайн орны хэлийг сурч байгаа бол тэнд очоод маш их боломж нэгдэнэ. Хуримтлал үүсгэж байна. Хадгаламж очингуудаа цалингаасаа зохин хэмжээний хурааж эхэлж байна. Яагаад гэвэл дараа чи эрсдлийг чи хүний нутагт байгаагаа хизэж мартаж болохгүй. Нэг том шалтгаан чи эрсдлээ бодож байгаа учраас мартаагүй учраас чи зохин хэмжээний 15,000 20,000 кронд авсан бол тэрнээс 10% юм уу 20% цааш нь хий. Би энэ тухай дандаа та хэдтэй бас ярьдаг шүү. Эрсдлийг заавал тооцоолж байгаарай. Гівгэд над үйлдвэрчэнд болохоо байж. Гівгэд монголчуудыг саяхан штэ Монгол руу буцааж хэлсэн. Массаар нь буцааж хэлсэн. Тэгэхэд чамд Монгол руу буцах мөнгө чинь байж ах хэвээр шүү. Хэд хоног ажилгүй байх мөнгө чинь хоолны чинь мөнгө чинь байж ах хэвээр. Дараа чинь байранд орох мөнгө чинь байж ах хэвээр. Тэгэхээр өнөөдөр чи чадвартай ажилтай цохим хэмжээний бас сайн цалин авч явах дээр л цааш нь хийж явах хэрэгтэй. За дараа чи ур чадвараар байнга ур чадвараа өсгөн. Энэ бол өстө маш чухал асуудал шүү. За би нэг ажилд орчлоо, би нэг үйлдвэрт орчлоо гээл үнэ маргааш зүгээр нэг заагаад өгсөн юм ин өдөр шөнөгүй хийгээд явах биш. Тэнд дотор тэр тухайн байгууллагт би хувь хүний хувьд юмыг сайн овжин олж харах хэрэгтэй. За би энийг ингэж хийчих юм байна. Энд нэг юм курс, фоны курс явах юм байна. За энэ жолоочны курс явах юм байна. Энд нь би суучий. За энэ чеклик курс явах юм. Энд нь би суучий. Сертификатуудыг аюул сан хурах хэрэгтэй. Би одоо хүртэл өгнөр бас өгнийхээ жишээг их ярьдаг байхгүй. Ямар ажил орон заавал тухайн курс чинь нэг юм жолооны курс, фоны курс, караны курс, пүүжч баах юм үнэлэхтэй болсон юм. Тэрнийхээ ачаар аюул өндөр цалинтай байдаг байсан шүү. Тэгэхээр та хэд маань цаг хугацаа аюул хурдан явчихна. Тухайн нэг газар ороод ямар нэг одоо нэг үйлдвэр тодорхойлоход өргөх буулгах юм фото нэг дээш толно болгодог тэр машин механизмыг ажилуулдаг курс дотор нь заавал байж л байдаг байхгүй. Тэрэнд нь суугаад тунгуудаа цалин дээр чинь 1-2 мянган гаруй нэмэгдэл явчих шээ. Гац чигт ч биш чинь бүх оронд адилхан. За тэрэнд чинь суухын тулд яах вэ? Орчуулагч байгаа бол орчуулагчтай орчуулагч байх бол бас л нөгөө хилээ сурах хэрэгтэй болно. Подкастуудыг маш сайн сонсож, санхүүгийн мэдлэгээ сайн сонсож, жолооч жолоод ялангуяа эрэгтэйч тэр эмэгтэйч тэр жолооч заавал байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ур чадварыг бол хувь хүний хөгжлийг бол ерөөсөө орхиж болохгүй. Хүний нутагт байх тусмаа хувь хүний хөгжлийг сайн мэдж авах хэрэгтэй. Хувь хүний хөгжлийн сургалтуудыг өнөөдөр ялангуяа бидний та нарын ад үзээд муулаад байгаад нөгөө MLM-ийн network marketing чинь ямар сайн зааж өгч өнөөдөр хүмүүсийг чиглүүлж байна. Ягаад гэвэл тийм хувь хүний ямар ч хүмүүжил байхгүй бизнес хийх ямар ч боломж байдгүй учраас тэрүүгээрийг сайн бөмбөгдөж өгч идэг. Сүүлдээ үсээд самнахаа байгаа л ингээл. Гэхдээ аз болж манай монгол хүүхнүүд маань их ганхан залуучууд маань айл болохоор бас гайгүй явдаг л да. Их цэвэрхэн хуцтай их гоё явдаг. Одоо бие гоё бишээ. Брэндэр өөрийгөө хувцлах бишээ. Гоё пүүз өмсөх бишээ. Энэ тархиа айгүй сайхан гоё болгоё. Бусдаас илүү тархиараа хэдүүлээ өрсөлдөе гэдгийг л би санал болгоод байгаа юм. Өнөөдөр чамтай яг зэрэг очсон хүүхд өнөөдөр яаж нэг чех хэлний орчуулагч яаж францын орчуулагч болох уу гэж жишрээ сураад сууж байгаа нойр хоолгүй сууж байгаа хүүхдийг л чи тэрнээс л суралцах хэрэгтэй баг. За тэгэхээр энэ дээр ямар асуудал явж байна? Зөв хүрээлэлд орох.
Чи сайн зөв явъя гэвэл хүний нутагт хамгийн хэрэгтэй юм зөв хүрээлэл шүү хүүхдүүд минь. Ээж аав чинь хол, ах дүү нар чинь хол. Тэгэхээр чамд юу хэрэгтэй? Зөв хүрээлэл хэрэгтэй шүү. Зүгээр нэг далчгансан өнөө маргааш зүгээр чамайг ашиглахын төлөө ч юм уу эсвэл худлаа нэг инээсэн нэг найз гэсэн нэг худлаа нэр зүүсэн юмнууд наяараа байгаа шүү. Нэр яг үндэ хэлэхэд. Яг зовход, яг ядрахад тэд нар чинь парк гэж байхгүй болдог. Би өөр амьдрал дээр зөндөө үзчихсэн. Чиний нэг нулимсыг тавьчих чадахгүй яваа л өгөн цаашаа. Чадaltaй, мөнгөтэй, ажилтай, за бүр орчуулагч эдэр гэх юм бол налаад байна. Игч минь ах минь гэж налаад байна. Тэгэл албан тушаалаас буулаа чамайг оох танихгүй болно. Тим найзууд хэрэггүй явуучлаар ганцаараа явсан дээр. Зоригтой хүмүүсийг жоохон хүрээл. Зоригтой дандаа санаа ярьдаг, сэтэл ярьдаг, тэрнээс биш хов ярьдаг, тэрнтэй сүүлэрчээлээ, тэрнтэй тэгж виза унгаас ингэлээ, тэр орчуулагч тийм хувц хүмүүсдэг, тэр орчуулагч тийм муухай ааштай, тэр гэрээ хийдэг хүн тэгдийн гинлээ гэдэг нэг тийм хогийн новшин зүгээр нэг хог новш цуглуулсан юм хогийн сав болцсон тархин тэр аяараа хогийн сав болцсон юмнуудаас хол яваарай нэр. Яг үнэндээ хэлэхэд. Чамд чиний амьдрал хизээж хэрэг болохгүй. Чи тэр информацийг цуглууллаа, энэ тархи чинь дүүрээд зөв зүйтэй чиний амьдралыг сайжруулах информац чамд энэ тархинч багтахгүй болно шүү. Тэр хогоо чи хаяхгүй бол шин гоё сэрэг гоё информац авах. За үнэндээ үлдэхгүй шүү чамд. Худал хуурмаг новчнуудаас хол байгаарай гэж хэлэх гээд байна. Уучлаарай. Загнаа дом яагаад. Нэр бүр тэгж яг боддог байна. За тэгээд амжилтаа яваад 7 шалтгааныг би ингээд зарлаад байгаа шүү дээ. За хамгийн сүүлийнх нь бол мэдээж хэрэг Монголдо хөрөнгө оруулалт хийж байна. Би өөртөө Монголдо хөрөнгө оруулалт хийж байгаа хүүхдүүдийг үнэхээр бүр хайр хүрмээр маш мундаг байна, сайн байна гэж хэлж байна. Газар авч байна, байшаа авч байна, байр бизнесийнхаа байрыг бэлдэж байна. Одоо тэнд нэг бас нэг залуу саяхан ярьжсэн мундаг байна шүү дээ. Өөр ингэсэн хідэн адуу авцсан тэр нь ингээд гоё ингээд үржээл өстой ингээд одоо удахгүй Монгол руугаа буцаад тэрийг адууныхаа фермийг үржүүлнэ гэдэг ингээд ярьж байгаа юм. Би өстой ямар мундаг хөвгтэй гэж бодож байна шүү дээ. Байшаа авч 2 байшаа авчихгууд 3 дахь 4 дахь байшин бол асуудалгүй шүү дээ. Тэр чинь ингээд хөрөнгө оруулалт хийгээд байгаа байхгүй. Тэр чинь хизээ нэгэн цаг тухайн орноос чи муугар хэлэхэд хөөхтөд чиний бизнес чинь Монголд бэлэн, байр нь бэлэн байж ах ёстой үстэй. Ядаж 5 хавтыг гэр авчих. Аваад тавьчих хэрэгтэй үстэй. 5 ямаа аваад тавьчих хэрэгтэй үстэй. Ирээд бүр ажил авдаг байхад 5 ямаагаа цаагаад чадаад уугаад байд үстэй. Чамд тийм юм байна уу өнөөдөр? Байхгүй бол одооноос бодох хэрэгтэй асуудал нэг. Гэр бүлийнхэнтэйгээ сайн ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдгээр яаж юм гэхээр өнөөдрийн боломжийг маргаашийн эрсдэл, маргаашийн орлогот ашиглаж байна. Ваа, эн чинь хамгийн бест. Би зүгээр ухаантай юм чи гэж хэлэх гээд байна. Өнөөдрийн боломжийг маргаашийн эрсдэл, маргаашийн орлого олох хэмжээнд ашиглаж байна. Өнөөдөр хичнээн олон хүн өнөөдөр Европ руу гарах хөр хэмнэ мөнгөгүй, Европ руу гарах боломжгүй, хажуу хариут нь баахан өвчтөе хүмүүс чийл явчих юм бол тэр хүмүүсийг чинь асрах боломжгүй. Эсвэл өчнөө одоо шалтгаан байна шүү дээ. Тэгэхэд та нар аль хэзээ очичоод өнөөдөр юугаа хийгээд хуйхаа маажаад нусаа татаад байгаа юм бэ л гэж хэлэх гээд байна. Нэр шулуухай хэлэхэд. Өнөөдөр чи Чехэд Европод очиод 5-10 жил болчиход өнөөдөр чиний данс ямар хэмжээнд байна? Өнөөдрийн чиний оюуны хэмжээ, тарих оюуны хэмжээ ямар хэмжээнд байна? 10 жилийн 20 жилийн өмнө байсан хүн чинь өнөөдрийн оюун хоёрын хооронд ялгаа юу вэ гэдгийг сан бодох хэрэгтэй. За Европт очсон бүгдийг олж харлаа, нүдэрээ харлаа, хүмүүстэй найзлалаа, нөхөрлөлөө, зөв бурууг дэнсэллээ, харьцуулах чадвар чинь нэмэгдлээ. За тэгвэл одоо яах юм? Тэгээл тэндээ байгаад байх юм, үргэлжлээд байгаад байх юм. Нас чинь яваад байгаа штэ. Уучлаарай. Баян хашиншааг байдаг штэ. Тэгээ манай за тэгээд нэг ясаа тавхлаараа Монголд очно гэдэг энэ маркетингээр байгаад байх юм уу? Баян хэлсэн болохоос яг үнэндээ ясаа цуглуулдаг газар юм уу Монгол? Үгүй штэ. Яг юм оллоо, мэдлээ, чадлаа, хэдэн төрөгтэй боллоо Монголдо ирээд юмаа хий. За яг хөө энд нэг юм тийм янз янзын шалтгаан бас ярьдаг л юм байлээ. Гэхдээ хүн юу яхах хэрэгтэй байхгүй ерөнхийдөө
5 жилийн одоо ер нь ямарваа илүү цаг хийгээл илүү мөнгө олоод цалингаал нэмүүлж чимсэн гэсэн энэ хандлага одоо хамгийн буруу санагддаг байхгүй надад. Яг үндэ бол ямар ч зориггүй, ямар ч төлөвөөгүй хүн бол 1000 цалин нэмэгдээд 1000 илүү цаг хийгээд чи бол өнөөдөр хинч шивэрэл вэ? Мөнгөгүй хэвэрэл вэ? Чиний санхүүгийн асуудал хэвэрэл вэ? Гэхдээ тийм байгаа зү. Газар зүйн байдлаар чи 1000 сольсон ч чиний асуудал хэвэрэл байгаа зү. Ягаад гэвэл чи тархиндаа нүүдэл хийгээгүй учраас чиний орсон орлого чинь орсончгээ гараа ичдэг л байхгүй. Тэгэхээр бид нар тархитаагаа их сайн нөхөрлөх ёстой юм шиг байна. Тархи чинь сайхан цэгцтэй. Манайханд аюу цэгцгүй. Үнэхээр цэгцгүй. Өндөө маргааш шиг болж лээ. За. Оо тэнд нэг сайхан гайгүй ажиллана. Оо тийшээ явчих. Оо тэнд Америкт явчихвал арай дээр юм байна. Дөө за Америк явъя. Чех өстө дими юм бэлээ. За Төгөл Солонгос явъя. Ингээл ямар цэгцгүй, ямар зориггүй, бодлогогүй ингээд нэг мэдхэд нэг амьдралаа өөрчлөх гээд байгаа юм шиг мөртлөө нэг мэдхэд миний насан дээр очсон явж л байдаг байхгүй. Би зөндөө орноор явсан. Тэгэхэд өнөөдөр хашаа ярьсан цагаас сууж л байгаа. Усууч байна шүү дээ. Ямар ч дэвшилт урагшлах юм байхгүй тий. А тэгтэл Европод яг хөлөө олсон. За бүр сайн хэлбэл баяжсан хүүхдүүд байна уу? Байна. Хуруу дарамл байгаа доо яг үндэ хэлэхэд. Тэгэхэд эдгээр азтаатай биш шүү дээ. Тэд нар маш их сахилга бат, маш их төвчээд, маш их зөв төлөвлөлтөөс яг энэ өнөөдрийн байдалд хүрсэн байгаа тэр хүүхдүүд чинь. Тэгвэл чи юугаараа уучлаарай дутуу юм бэ? Өнөөдөр чамайг ээж аав чинь ийм сайхан эрүүл сарвал болголоо. Ийм сайхан оюун ухаан чи хэрүүл хийхдээ сайн штэ чи. Гой хувцлаад явахдаа сайн бидтэй. Шал хэрэгтэй хэрэггүй даав гутал мутланд мөнгө өргөхдөө сайн бидтэй. Тэрэн шигээ чи хэрэгтэй юм тэр мөнгө төргийг цацал та. Юугаараа дутуу юм? Юугаараа ч дутуу биш. Хөлтэй бай, хөлтэй гартаа бол гартаа. Одоо тэгэл нэг 5 үгс гадаад хэлээ сур тэндээ үлдэх гэж байгаа бол гадаад хэлээд яг тэр гадаад хүн шигээ амьдрцгаа. Эх орноо гэсэн бас нэг жоохон бодолтой байгаа бол та нар эх орноо буцаж ирэх хэрэгтэй. Тэндээс биш фэйсбүүкийн араас тэгээд ингээд тэгчээж ингэчээж гээд нэг ганц хоёр юм хийж байгаа хүмүүсээ шүмжлээд ингээд тэргээ эх орнч сэтгэлгээ гэдэг андуурц улсууд бас байна. Яг нэг нөгөө хэлэхэд. Тэгэд яг үнэндээ чи эх орныхаа төлөө нэг мод тарьж үзсэн үү чи эх орныхаа хөрсөнд нэг модыг ч гэсэн суулгасан уу гэхэд байхгүй шүү дээ. Хутлаа л фэйсбүүкийн цаанаас томроод шүмжлээд ахын тэр. Тэгэхэд амралтаараа ирээд эх орондоо ядаж нэг ганц мод тариад эсвэл нэг голын хажуугаар ганц хогийн цэвэрлчээд явуул да ядаж. Тэгвэл яг чамд би эх оронч гэж бодъё. Сэтгэлгээтэй гэж үнэлье. Байр сүрэг хандлагатай байх юм бол уучлаарай урагшаа явахгүй. Чи тэр амжилттай яваа улсуудын томд хизээч орохгүй. За одоо тэгэхээр Европод ирээд яагаад зарим монголчууд үнэхээр стандарт сунж байгаа шалтгаан нь ерөөсөн нэгдүгээр номер 1 сүрэг хандлага шүү дээ. Бүх зүйлийг шүүмжлэнэ. Дарга, цэргээ, үйлдвэрээ, тэр хамт ажиллаж байгаа хүмүүсээ, цуг амьдарч байгаа хүмүүсээ, хөршийг, найзыгаа тэр замын цаана явж байгаа чехийн хүртлийн ямар тэнэг хувцалт ингээл яриад явж байгаа. Байнга ажиллаа солино. За тэрийг би түрүү хэлсэн тийм ээ. Үйлдвэрээ энэ олон голсон шүүмжилсэн улс чинь байнга ажиллаа солисоор байгаа л нэг мэдгэд нэг тийм төлөвшөлгүй харагдаж их олон ажиллаа сольсон улсууд ер нь тэгээд тухайн хүний үнэлэмж айгу буурдаг байхгүй. Оцсон газар болгон тийм үү хүмүүс тосч аваад байна. Оцсон газрын тэр үйлдвэр нь тийм үү байгаад байна уу? Оцсон газар нь тэр хажууд нь байгаа дотор байранд нь байгаа улсууд тийм аашсангүй байгаад байна уу? Гэхдээ танд учир байгаа юм шүү бас. Гэж л хэлэх гээд байна. За эрүүл мэндийн огт анхаардаггүй манай аюу том шалтгаан байна. Ажил хийгээд энэ илүү цаг л хийгээд байвал одоо нэг 5 дөрөвний төлөөл явах гэдэг эцээц та эрүүл мэндээр бол зүгээр л нойл болгоцсон. Бид нар чинь сэлбэггүй төрсөн штэ уучлаарай. Машин бол нэг шин дугаа аваад тавьчихсан, нэг шин хороо аваад тавьчих гэж бодлоо. Бид нар чинь тийм боломж байхгүй штэ. Бид нар чинь нэг л удаа энэ хорвоод амьдрын штэ. Чи хитгэн евроны төлөө евро явж байгаа юм уу? Европ явж байгаа юм уу? Эрүүл мэндээ яад хэн анхаарах юм бэ? Та анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Эрүүл мэнд. Чиний ээж чинь аав чинь чамаас хол байна. Хөөе чи цагаа өө чи ядарчлаа амар гэж хэлдэг хүн байхгүй ч чиний хажууд. Тэд нар чинь чиний хажууд байгаа эргэн тойрон улсууд чинь адилхан л ажил хийж адилхан л амьдрах гээд ядарч байгаа улсууд юу чамд зөвлөгөө өгөх. Хитрхи их ажил нь хитрхи их стресст нь тэрнээсээ болоод
мэдээж хэрэг маш их дарамтнаасаа болоод цаг агаараасаа болоод ч гэдэг юм уу тэгээд л ерөөсө зогцож тухайн амьдралдаа зогцож чадахгүй байна л гэж дүгнэж шүү дээ. Ийм амьдралыг бол тийм ээ. Хувь хүний өөрийн хандлага одоо хэрүүлж одоо тэр соёлгүй байдал одоо тийм бага боловчлаар чиний хажууд хэн тогтох юм бэ? Хинч тогтохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Том ярьсан худлаа гаруу зөндөөл байдаг нь яг үнэн шүү дээ. Явуулсан хүнээ муулаад байдаг нь яг үнэн. Явуулсан хүмүүс чинь болоо чамтай байнга зурлахгүй шүү дээ. Чи аваачлаа тэгэл чи очлоо цаашаа та өөрөө л цаашаа явна шүү дээ. Хин чамаа дагаад явах юм бэ? Хин ч чамаа дагаж явахгүй. Чиний сонголт хийсэн, чамд санал тавьсан. Тэр саналыг хүлээн зөвшөөрвөл явлаа, хүлээн зөвшөөрөхгүй бол үлдлээ. Тэгвэл хинд гомдлох гэдэг байгаа ер нь хэцээц. Бусдыг үйл хүндэтгэх нь дандаа бие сувг дээрээ. Одоо тийм улсууд бол яг үүндээ бол удаан нэг газар тогтож чаддаггүй. Яг бодит амьдрал дээр харагддаг шүү дээ ер нь. Хитрхи одоо гарууд бас байна. Бодлыг бусдад дандаа тулгаал өөрийнх нь л зөв гээл ингээл нэг зөвлөгөө хэлэх юм бол тэс өөр юм яриад. Тэгтэр бид нар хүний нутагт эцэс хэлэхэд ер нь маш их төвшөр, маш их зөв хандлага, маш их хэрэгтэй. Маш их гэдэг үг би дахин хэлье. Төвчээр зөв хандлага хэрэгтэй шүү үндэ. Хитрхи сэтгэлийн хинхээгүй орон гарan одоо уучлаарай болдог л одоо битээ тэгж гадаад дотоод явж чиний аав чи бол ааваараа углаад явдаг. Чиний нэр чиний аав чинь тэр гадаад байгаа улсаа танихгүй. Тэнд чи монголоор оглоод явдаг учраас битээ тэнэгтэж явах юм бол гадаад оронд очиод монголын нэрийг битээ гаргаад байгаарэ. Буруу зүрх юм хийгээл, арх угаал, тоглоом, авгаа хүүхдээ зодоол одоо тэгж явах юм бол ядаргаа штэ. Тэр нэг монгол залуу л гэж ярина шүү уучлаарай. Эх орныхаа нэрийг бид нар дуудуулдаг шүү тийм балан юмд. Ичиж амьдрах хэрэгтэй. Харин эсэргээрээ бид нар сайн сайхан юм монголчууд одоо үнэндээ ажил сайн штэ. Манайхныг үнэндээ сайн ажил сайн учраас л Европод одоо даа ялангуяа чиг чинь монголчууд ажил сайн маш хурдан ажиллаа сурдаг, дасан зохицох чадвартай тэр бол үнэн шүү дээ. Ганц хоёрын нэг тийм тэнийг юмнууд нэг тэнийг монгол цалингаа аваад ажилдаа ирдэг ажиллаа тасалдаг. За тэр нэг тэнийг арх хуухлаарээ л авгаа хөвтөж зоддог. За тэгэл халлаа. Буцъя. Монголчууд ихнэр хүүхдэд амар дээрлэх үү гэсэн ойлголт авчдаг. Нэгэн тэнийг юмнаас болооч. Тэгэхэд бүгдээрээ тийм биш шүү дээ. Хичнээн сайхан ихнэр хүүхдтэй халамж тавьдаг сайхан залуучууд зөндөө байна шүү дээ. Тэгэхэд тэдний ярихгүй шүү дээ. Аль муу ганц хоёр юм чинь тэгэл сошиал дээр тавьчихдаг. Монголоо зодлоо. Монголчууд арх хуухлаараа бие бинийгээ зоддог, нүддэг. Арх хуухлаараа бүр зогсож мэддэггүй уудаг, гахаа нохоо шиг уудаг гээл. Тэгээ аюу сүүлийн үед очиж байгаа хүмүүс маш их хэрүүлж. Тэрийг бол одоо бүр чехүүд гайх чинь гэж байна. Яасан сони юм бэ? Монголчууд ямар амар тийм хэл сураагүй яж хэрэлдэл ингээл өөдөөс ингээ гар хуруугаа ингээл ингээд чичлээл нүд ам сохолчих гал ах ингээл ингэж гайхчих шүү дээ яг үүндээ. Одоо тэр занга өөрөө урагдаж атсан юм шиг тийм байдал дээр болмоор таалагдахгүй буцаад Монгол руугаа явна үсттэй. Өөрийнх нь ямар тэр ажил жуулч байгаа улсууд ямар хувийнхаа үйлдвэрт авчиж байгаа биш. Очоод хүний үйлдвэр тухайн компани хөрөнгө оруулалтын гадаадын хөрөнгө оруулалтаа маш томоохон үйлдвэр томоохон компаниудад л очиж байгаа шүү дээ. Тэдрээ л хийгснийг хийн бид нар. Тэгэхэд чинь өөрөөсөө дүрмийг зохиох гээд өөрөөсөө байлгах гээд тэгээд ойлгуучлаар шүү. Тэд чинь хүнээр дотохгүй. Өчнөө олон цаан чинь Европоос өчнөө олон хүмүүс очиж ажиллаж байна. Словак, Польш, Монгол өчнөө улсууд маш олон орн одоо сүүлийн үед Бангладешаас, Индиээс, Филиппинээс очиж ажиллаж байна. Хүнээр дотохгүй шүү дээ тэд нар. Олон юм яриад байдаг юм бол баяртай. Та нар тэр сайхан байсан газараа өөрсдөө тийшээ явцгаал юм шүү. Угаасаа сүүлийн үед нь тиймэрхүү л болоод байгаа шүү дээ. Дээр үед бол харин бас их гайгүй байдаг байсан бас. Одоо бол бас тийм биш болсон. За тэгэхээр ер нь Европод ирээд монголчуудын хийдэг алдаа буюу монголчууд яг ямар маасан зөв амьдраад хөлөө олж чадж байгаа тухай ойлгуулах гэж хичээлээ. Жохон ширүүн өнхөн лайв хийлээ. Бүр яриадс чи бүр сүултээ бүр уур явчихлаа. За буруу замаар бодоод байвал буцаагаад бурхан байх ёстой газар руу үргээд өгдөг юм да гэлээ. Тийм шүү дээ.
Тийм шүү дээ. За тэгтээ одоо маш олон сайн эерэг, маш ажил хэрэгч, маш их сайхан гэр бүлээрээ сайхан дажгүй амьдарч байгаа хүмүүсийнхаа буян дараараасаа хүмүүс авч байгаа байх шүү л гэж ингэж ойлгож байгаа би бол. Тий. Дандаа бүгдээрээ ийм тэнэг, бүгдээрээ ийм нэг мэлийн хоолыг байх юм бол монголчуудыг бүр ингэ кэсэлтий байгаа зү. Тий. Тий. Тэгэхээр тайдаа бас талархах нь зүйтэй. Одоо сүүлийн үед бол бизнес хийдэг боллоо. Тий. Тэгэхээр сэтгэлгээгээр ялангуяа одоо хэдүүлээ CV-гээ бэлдээд одоо тэр ажлын хооронд одоо тэр дандаа нэг юуны ажил гэж яхаар бас нэг оюуны ажил руу монголчууд маань жоохон ороосоо залуучууд маань арай өөрөөр сэтгэсэ гэж бас их хүсэж байгаа. Миний хувьд л тийм болохоор жоохон арай өөрөөр бодолтой байвал зүгээр юм уу л гэж ингэж бодоод байгаа юм да. Тий. За өөр юмгоо дараагийн лайв хүртэл баяр таа.